Өөрөөр хэлбэл хамгийн зовлон жаргалаа хуваалцах хантай боллоо штэ. Хормоо хийснийхээ дараа уулаар хамт даан давна, усаар хамт даан гатлна, уйлсан ч хамт уйлна, дуулсан ч хамт дуулна гэд шинжинхэн хоёулаа хоршин дуулдаг байлаа. Ганцхан алин байх юм бол тэнцүүхэн хуваагаад талын би нөгөө талын ханимаа нэгдэн штэ. Хэрвээ халбаг угаах юм бол ишийн би толгойгийн ханимаа нугаадгийн. Ингэж ижилдэд дасан хоёр хүн шиг жаргалтай сайхан амьдарч байсан чинь нэр явдал болдгийм байна. Нэг шөнө миний нойр хүрдгүй. Унтах гэд элдвээр орууллаа. Ердөө нойр хүрдгүй. Тэгэд ханилуугаа харсан чинь уруулаад сурвайлгаа яста аттаа хүрмээр унтаж яахгүй юу? Гинт миний дургүй хүрээд хөөе. Хамттан совж жарган гिचгээд миний нойр хүрэхгүй байхад энэ их уруулаад жимпилгээд унтаад тахтай яах вэ гэж бодоод хөөе. Ханя басар миний нойр хүрэхгүй гэсэн чинь яава юу гэт үнтийх юм бэ? Миний баярлсан гэдэг чихтэй юм. Одоо харанхуй шиний уртыг хар нүдээ хамбилгүй надтайгаа хамт туулна да гэж бодоод эргээд харсан чинь унтсан чигээрээ амаангаад унтчихсан байхгүй юу? Харин сэрээжтэй гисээр байгаад нөгөөхийг нэг шавайс юм басгаад суулгачлаа. Ингээл байн өвшөлгсээр байгаад өөр цайлглаа. Маргааш нь амралтын өдөр байсан болохоор бид хоёр гэртээ унжлаа. Амтад бэлэн хувааж идлээ, дарс хүртэл хуваажуулаа. Өдрийн алдад хоёулаа диван дээр зэрэгцэн суугаад телевизэр үзчихсэн чинь харин галын өрөөнд ороод нэг тараг авидрий. Ер нь чиний ч нойр хурч магадгүй штэ. Ингээд галын өрөөнд ордог юм бэ? Хүлээгээд эле байдгүй. Яасан мэтэгд хойноос нь яваад орсон чинь миний хан хөргөчний нэг болон түшээд амаа ангагаад унтсан байхгүй юу? Өрөвдлөө аргагүй шүү дээ. Хандаа хань болох гээд харнуудаа хамхаагүй юм чинь хоншгүй загнаж байна шүү гэж бодоод хөргөчний нэг болон түшээд ер нь хань болъё гэж бодоод унтах гэсэн чинь ердөө нойр хүрдгүй. Хүшээ харя нойр хүрэхгүй байгаад бити ингэж хорхоо хүргэж унтаад байгаа чи сэрэлтэй харя ханя ингэсэрэг сэрэлтэй телевизэр үзэж яасаа телевизэрч дуслаа харанхуй шинж бодлоо аранда чарлаа да хөрхи гэсэн чинь миний хар дэрэн дээр толгой тавьгүй юу бичгэнтэл хохирч гадаг юм байна. Миний нойр бас л хүрдэггүй. Унтах гэж илдвээр ордлоо хүрдэггүй. Гүн яатсан бэ өнөрний нүцэлгцсэн юм шиг. Нөгөө рүү чарсан чинь бүр сэргч янзгүй унтатлаа. Харин чи над руугаа нэг хараач дээ гэсэн чинь дэрэнд ороосоо нэг юм шолоод чад унтаад өгд юм байна. Шолоод цэмэн аваад утсан чинь нэрним хоёр намайг энийг уугаад унт гэж байгаа юм байх та. Нэгийг уулаа дахиад нэгийг уулаа юртөөч нэрдгүй тэгээд гомдоод алив чи нөгөө зовлон жаргалаа хамтдаа хуваалцсан гэж намайг авцуулсан чинь алив
Миний найруулахгүй эстэ босоочтэй. Юу яасан эсний чинь хайр? Юу яасан эсний чинь хань? Гэсэн чинь хань маань усгийч усаад хамаг хувцаамсаад за баяртай. Хонгор минь чам шиг юмтай хорвоо гэлээж чадшгүй нэ баяртай. Гэт хаалга тасаваад гараа явчлаа. Гомдно гэдэг ёстой голтой ортлоо гомдлоо. Агуулгүй хүссэн муусан ирзүүл юм штэ. Тэгээд үнэхээр явж өгөхгүй юу гэд цогцор харсан чинь миний хайр автобусны буудлын дээр нэг шаваасын сууж байх юм аа. Гүч явахгүй яагаад юм болов? Намайг гараад ирнэ гэж хүлээгээд байгаа юм болов? Тийм бага. Ингээд би бошоон гэж хувцас амсаад араас нь яваад ирсэн чинь яасан гэсэн эми миний мухан автобусны зорчигчдын сандалтай амаа ангагаад таг унтж байсан.